За энэ өдрөлд хамгаалагчийн байр дээр Мизэгучи Юрика Японд тоглох шавчраад уцаалаа. Голын агшин байр дээр 2025 оны дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдсөн Арел Одомог тоглолоо. Мөн одоо Америкийн нэгдсэн улсаас Шелби Пулис гэж одоо хурдтай намын тоглогч тоглолоо. Үлзийн ям дээр гэрэлтвэгээ хаалтцсан хаалтны гар тоглоод оруулж байна. Бадамцгийн давуулт Буян жаргалын товтлогоо Холонгийн хаалт оногчтой болсон урд усын хамгаалт оногчтой Нин жолоор суулгах товтлогоо Луины товтлогоо явсан хоёрын хаалтнаас үлсэн товтлогоо хийлээ. Луин 5 оноо олгож холдууллаа. Араас Холонгийн товтлогоо хаалтгүй явлаа. Буян жаргалын хамгаалт оногчтой болсон Ануужгийн товтлогоо Хикарогийн товтлогоо хаасан Солонгийн хаалтгаа юу байна? Ойрхон 2 хаалаа 8-14 болгож ойртууллаа. Батчаргалын цолмон. За тоглолт ихнээс их олон зэрэгтэй дотоо явсан. Хөөгдлэн давархач клуб. Хоёр дээрээс их олон зэрэг үүсэхгүй бол да. Үзэн ямын хууралт. Намнаг амгаалт орчтой болсон манайхаа холболт өгсөн Холонгийн товтлогоо. Баяр Солонгийн холон товтлоо. Мияшит юм манайхаа. Маш сайн холболт өглөө. Ирсэн Камеруны Арел Одомо Тайландын Жидапанагунон манай лиг төрсөлдлөө. Шугруу давсан Хикаро Буян жаргалын хаалтнаас явсан мөнгөөр анх цулын хамгаалт оромжтой болсон. Дараагийн хамгаалт хашиж байгаа юм байна. За Тамора Хикаро толгоогоор эхний үедэр төгсөлтийг хийлээ. 25-18-аар Хоббис эхний үедэр хожлыг авлаа. За 5-1-ээр эхлүүлээд оноогоо хадгалсан ивэрээ. Батөрийн үлзийн юм давтах үздэг нэ. Өнөөдөр хаалтан дээр гоё байна үлзийн юм. Дахиад Луин явлаа. Анх цулын хаалт руу зориулсан. Нин жолорын хууралт. Хикаро дөрөс гангам шиглада Тамура Хикаро. Гүйцэд холболт хэрэгтэй байна. Сүүлийн хоёр холболт нэлээд тавлаг гашгацсан. Ойрхон холболт байлаа. Хаалтнаас бодож болсонгүй. Цолон бас болон хоёр байрас хэлсэн. Цолонгийн товтлогоо Хикарогийн товтлогоо Цолонгийн хаалтаар судараад орсон. За гол цолон дээр товтлогоо хийсэнгүй. Нэг өдрөөр явуулаад дахиад намын товтлогоо явуулсан ойлголцсонгүй. Солон явуулаад товтлогыг боломж өгчлөөдөө сая энэ байр дээр ойлголцсонгүй. Оноо олж авсан. Солон 4 оноотой. Баасан тулгын 5 оноотой тоглож байгаа. Хикаро дөрвөг олбол өгсөн. Холонгийн хууралт. Үлзийн ям хуурсан Луины хаалт руу орсон. Сол явлаа. Холонгийн товтлогоо ганцын хаалт ирлээ. Солонбаатарын баасан болон багаахлагчийг зогсоолоо хаалтаар. За хоёрын тоглолтын дараагаар Алтан Барс Хилчин SC Огсүлийн тоглолт таах нэглэж байна. Сүүлийн тоглолт хашхан үүрэнгээ Метронитго бүлгийн тоглолт. Явагдсан Бадамцгийн дараагийн тоглолт хор орж орсон. Нин жолорын товтлогоо Бадамцгийн хамгаалалт оногчтой болсон. Намын товтлогоо үлзийн ям. Манайхагийн хамгаалалт. Луин ард алхлаа гатглаа. Нин жолорын хаалт оногчтой тавигдсан. Буян жаргал явсан манайхаа онгохгүй нэ. Урд нь хорлаа. Бас гоё шугам руу эргүүллээ штэ буян жаргал. Намнаг давуулцаа. Энэ давуултан дээр ч тоглолтын дунд үед ойртод ирсэн юм да. Баасан тулын дотгоо бөмбөгний хадаар орцсон. Дотгоо суулгах явсан. Хикаро их цулын хамгаалалт. Сайн хамгаалалт. Араас нин жолорын дотгоо. За удаалт гэж хасар тоглолтоо ялтаа байна да. Солонгийн товтлогоо төгсөлийг тоон дээр байна. Намнаг хамгаалт оногчтой болсон. Холонгийн товтлогоо хаалтыгаа сэргүүлсэн. Ард усааж болсонгүй. За барайд авлаа шүү. Хикарогийн давуулт. Солонгийн товтлогоо явна. Манайхаг хамгаалт босгоод ирсэн. 3 ард товтлогоогүй. Хаа Солонгийн товтлогоо манайхаа унгахгүй нэ. Дараалал 2 хамгаалсан. Холонгийн товтлогоо. Солонгийн товтлогоо. Хайр алтнаар хамгаалсан. Буян жаргалын товтлогоо явсан шугам дээр намнаг хамгаалалт. Сайн хамгаалж байна. Холонгийн товтлогоо явсан 2 алтаар судраад орсон. Баасан тулын товтлогоо явлаа. 2 алтны голоор орсон. Хамгаалт оновчтой шүгэл дуурсангүй.
Тоглох хэрэгтэй. Уурхай чимгүүдээс тор ирж байна. Торны алдаа гэрэн бүгэр хагдаж байна нэр. За 26-24 боллоо. Омарлын довтлоо. Буян жаргалын хамгаалалт сайн болсон. Нинж одрын довтлоо шугамдаг боллоо. Нинжэ шугамдаг болон довтлоо. Дараасан 3 оноо уурхай чимгүүд төгсгдөл хэрэгтэй. Тэгээ өмнөх үедэр ээлж Гомрлын давуулт. Буян жаргалын дүрмэг оновчтой өгсөн. Нинж одрын довтлоо явлаа. Бадамцгийн алд. Нинж одрыг явуулдаггүй. Дараагийн бүх хойсон зогсон Хикару. Хамгааллаа. Холонгийн довтлон дээр үлзий нэм сулруулаад оруулж байна. Луен. Үлзий нэмээ алт. 5 руу дарсан. Үлзий нэм 5 руу дараад авлаа. 9 10 болгож ирчихлээ. За хоёрын 3 хэлжийн тоглолтод бас радио олонтой сонирхолтой болж байгаа хоёрын тоглолт. Холонгийн давуулт. За Батцэргийн игц бол тэний гадаас олон жил болсон хоббистос тоглож байсан тоглогчдын нэг дээ Батцэргийн игц бол хоббист тоглолтыг маш сайн гадарлах тоглогчдын нэг бол уурхайчны хамгаалалтын тоглогч Батцэргийн игц бол SG-Ox-ын ирсэн тоглолт сонирхол сууж байна. Энэ тоглолтын дараагаар Алтан Барс эчэнтэй маш чухал тоглолтыг инээ SG-Ox. Өдөртөө өсөлтөө 2 төрөмтэй явагтай. Тоглолтод өмнөх төрлийн тоглолтууд дэвшнийг хоцсон байх шүү Алтан Барсыг. Луины довтлоо явсан буян жаргал хаалаа. Хикару хуурсан гартаа тоглоод оруулаа. Хатан заяа энэ 6 дээр хуурдаг энэ хуурдыг аюултай. Хикару бас л яг гартаа тоглож 6 оноо тоглож байна. Эрдэнэцэг буян жаргалын довтлоо. Хикаругийн довтлоо цолонгийн алтны гартаа тоглолоо Хикару. Өнөөдөр 3 ээжийн тоглолт 1 ээжийн тоглолтоор төгөөлөх нэ. Тэгээс Уранбаяр 33 оноо авсан да. 3 дахь ээжийн тоглолтууд дээр. За эмэгтэйгээс бас гоцлогсон тоглолт Нинж өдөр 31 оноо авсан тоглолт би уурхайчны Оломо 29 оноо авсан тоглолт би энэ өдрийн бас сонслох оноонууд нэргүй сүүлийн 4 тоглолтод 30 гаргачаад байна. 37 оноо, 38 оноо, 43 оноо. За өчигдрөөс 32 оноо аваад тоглолт дуусганд нэргүй. Литидүү энийг оруулаа хаалтан дээр. Бадамцэг давуулаа шангалсан дотлаа. Үзий нэмэнд давалтлаа. Давалт хэмжээлт болсноор 25-20-оор шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолтод хобби ажиллаа авснаар 3 дахь төргийн хавд хожлоо авлаа. Өдөрлийн 13 хожлоо авч